Ер нь байнгын хорооны дарга ингээд оруулж ирж байгаа асуудлаа сайд нь өөрөө байхгүй бол одоо хэлцгээ болох хэрэгтэй. Өөрсдөө асуудлаа оруулж ирж хэлцэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй хэн нэгэн сайд уншаал. Одоо яах вэ? Төсвийн гүйцэтгэлд хэлцэж чадахгүй л байна үз. Өнгөрсөн жил 23 оныхоо төсвийн гүйцэтгэлийг 8 сард хэлцчихлээсэн шүү дээ. Хууль зөрчөөд. Тэгээ иймэрхүү юмнуудаа нэрэ болох хэрэгтэй. Яасан томдлоготой сайд нар гэдэг. Чин байнгын хорооны хурал зарлагдсан байхад уулзалттай гэдэг өөдөөс ингээд суугаад өгдөг. За тэр аудитоос тэр гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн хяналт сул байна гэж мөнгө урсгалыг нь бодтой төлөвлөх гэж энэ дээр яг ямар төслүүд байгаа юм. Бодтой төлөвлөөгөөс болж ямар асуудал үүссэн энийг дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Ер нь хичнээн ямар дүнтэй хичнээн төслүүд одоо энэ таны яригдж байгаа асуудалд орж байгаа магнес уран даргаас. За хэн тодруулах юм? Тэгээ ер нь тэр мэдээллүүдийг бас гаргаад Ганбаатар гүшүнд өгч энэ бас яг өөрийнхөө асуудлыг хэлцэж яхад өөрсдөө оролцохгүй нэг гэдэг бол буруу шүү. Бям цогсайдаа энэ хуулийн дээр хин танилцуулахын заацсан учраас орлуулахад их төвхтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ би сая яг зүгээр Бац эцэг сайд оролдог байх гэдэг танилцуулчлаа. Гэхдээ яг энэ хуулийн хугацаанд батлагдах ёстой хуулиуд дээр өөрсдөө эн чинь хоёрыг бас нэг хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү дээ сайд нар. Энэ гişүүд хэлээд байгаа бол буруу юм байхгүй байхгүй юу? Ингээ шаардаад байгаа. За энэ дээр 7 номер хариулах юм уу? Тэгээ ер нь тэр үрзээлтэй холбогдлолтой Ганбаатар гişүүн хэлээд байгаа юм сангийн яамныхан бас гаргаад өгч. За Ганбаатар гişүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Наранч юм байна. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагт 28 төсөл хөтөлбөрийн санхүүгийн тайлан нэгтгэж гарсан байгаа. За эдгээр 28 төсөл хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа нь бол харьяалагдах одоо төсвийн ерөнхийллийн захирагч буюу одоо сайд нартаа явдаг. За санхүүгийн тайлангууд нь бол сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд нэгтгэдэг учраас санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа зөрчил нь бол сангийн сайдын зөрчилдөр гарч байгаамаа. За нийт 28 төсөл хөтөлбөрийн нэгдэж 590.7 одоо тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. За үүнээс 13 одоо төсөл хөтөлбөрт бол хязгаарлалтай гэсэн санал дүгнэлтийг өгсөн байгаа. За хязгаарлалтай гэсэн санал дүгнэлтийг өгөхөд одоо төсвийг үлдэгдлийг тооцоо нээсэн актаар баталгааж авгүй санхүүжилтийг урьдчилж олгосон бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээгээ байгуулаагүй за төрийн өмчийн бодлого шийдвэргүйгээр хөрөнгө бэлтгэсэн за бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зарлыг эдийн засгийн ангилал зөрүүлэн зарцуулсан за түрээсийн төлбөрийг өндөр төлөвлөсөн дотоод томилтын зардлыг одоо илүү зарцуулсан зэрэг ийм одоо зөрчлүүд илэрснээс хязгаарлалтай санал дүгнэлтийг бол хургуулсан. За сангийн сайдын төсвийн ерөнхийллийн захирагчдын Монгол Улсын засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд бид энэ нэгтгэж байгаа энэ төслүүдийг харьяалагдах төсвийн ерөнхийллийн захирагч нь үйл ажиллагааг нь санхүүгийн үр дүнтэй нэг мөр хариуцаад явах нь зүйтэй юм байна гэсэн төрийн аудитын байгууллагад ийм дүгнэлтийг бол өгсөн байгаа. Ганбаатар гүшүүн тодруулах уу? За Ганбаатар гүшүүний микрофоныг өгье. Тодруулах юу яах вэ? Зүгээр ер нь яах вэ? Энэ мэдээллүүдийг нь бичгээр аль биесээр авчи. Яг дэлгэрэнгүй мэдээллийг нь. За манай байнгын хорооныхан яг энэ мэдээллийг бас аваад өгчээр хяналт тавихгүй бол тэгээд өгнө гэчээд тэгээд өгөхгүй нэг хоёрын хооронд юм өгсөн болоод өнгөрдөг шүү. Тийм учраас манай байнгын хорооныхан бас анхаарад саяын Ганбаатар гүшүүний асуусан мэдээллийг холбогдох газраас нь аваад өгье.